За сайн байцгаана уу? Apex Capital-ийн харилцагч нартай зориулаад гадаад харилцааны өнгөрсөн 7 хоног болон эх 7 хоногуд гарах онцлог мэдээллийг хүргэхээр гадаад харилцааны брокер буюу өндрөх болон цэндэ биш миний бие бэлэн болсон байна. За тэгээ энэ удаагийн дугаараар онцлог өнгөрсөн 7 хоногт гарсан онцлог мэдээлэл гэвэл 7 хоногийн ихээр хөрөнгөний зах зээлийн голлох индекс за мөн томоохон компаниудын хувьцаа бол уналттай арилжаалагдсан. За 7 хоногийн дундаас Америкийн нэгдсэн улсын засгийн газрын зүгээс урт хугацаат бонд худалдаа авалтаа 2 дахин нэмэгдүүлж байгаагаа зарласан. Тэгээ улмаар хөрөнгөний зах зээл бол буцаад нэг жоохон сэргэх байдалтай дүр зурагтай бол яг одоогийн байдлаар арилжаалагдж байна. За тэгээд бонд худалдаа авалтаа 2 дахин нэмэгдүүлснээр зах зээл дээр хөрөх чадварыг бол нэмэгдүүлж байгаа гэж бол харж байгаа тийм. За тэгээд ер нь энэ талаар ер нь ягаад засгийн газрын зүгээс бонд худалдаа авалтаа нэмэгдүүлж юу ер нь ямар учир шалтгааны улмаас ийм шийдвэр гаргасан бэ гэдгийг одоо харилцагч нартай тайлбарлаад өгвөл. Одоогийн байдлаар ер нь Америкийн төв банкнаас бодлогын хүүгийн нэмэгдүүлэх шийдвэр гаргах одоо хүлээлт илүү зах зээлээр дамгаалж байна. Тийм болохоор одоо ирээдүйд гарах урт хугацааны бондууд одоо байгаагаас өндөр хүүтэйгээр гарах одоо хүлээлт зах зээл дээр нэмэгдэж байгаагаас бол нэмэгдэж байгаагийн улмаас ер нь бол одоо одоогийн байгаа бондуудыг эзэмшиж байгаа хөрөнгө оруулагчид бондоо их зараад байна гэсэн үг шүү дээ тийм. Тэгэхээр одоо нийлүүлэлтийн дарамт бондын зах зээл дээр дамгаалж байгаагаас одоо бондын өгөөжийн одоо түвшин хэд өндөр болсон байсан. За тэгээд өнгөрсөн 7 хоногийн энэ мэдээлэлтэй холбоотойгоор алт маш богино хугацаанд өндөр үеийн өсөлтийг үзүүлсэн. За мөн өнгөрсөн 7 хоногт онцлох мэдээлэл гэвэл Дональд Трамп ерөнхийлөгч крипто салбарын төлөөлөгчдөө уулзаад криптотой холбоотой хууль батлахыг бол одоо шаардсан, уриалсан. За мөн дээрээс нь Америкийн засгийн газрын зүгээс стратегийн нөөцөндөө криптог худалдаа авахар судалж байгаа гэдэг мэдээлэл гарснаар бол өнгөрсөн 7 хоногийн хугацаанд биткойн 22% өсөлтийг үзүүлсэн. Тэгээд түүхэндээ 1-7 хоногийн хугацаанд хамгийн өндөр үеийн өсөлтийг үзүүлсэн бас жилүүдийн нэгээр бол өнгөрсөн 7 хоног бол нэрлэгдлээ. За тэгээд Америкийн нэгдсэн улсын сангийн ам бонд худалдаа авалт эрчимтэй нэмэгдүүлж байгаатай холбоотойгоор ам долларын индекс бас маш богино хугацаанд 2.7% унтсан байгаа тийм. За тэгээд алтан дээр гэвэл одоо жишээ нь бид нэр хамгийн анхны одоо маркет апдейт дугаараараа алт бол урт хугацаанд өсөхөөр байна гэдээ ер нь бол Эрдэнэ хувьцааг санал болгож ирсэн. За Эрдэнэ хувьд бол яг Монголын хөрөнгөний бирж болон Америкийн бирж дээр за мөн Канада улсын Торонтогийн бирж дээр арилжаалагддаг. Тэгээ одоо яг Эрдэнэ дээр хөрөнгө оруулалтыг бол хэр тохиромжтой вэ? Чиний хувьд бас юу гэж харж байна? Сүүлийн хэдэн саруудын одоо төв банкуудын алт худалдаа авалтыг хараад ахаар бол буурсан шинжгүй ер нь бол нэлээд нэмэгдсэн байгаа. Тэгэхээр ер нь алтны ханш урт хугацаанд өсөх мэдээлэл өсөх одоо prediction бол мэдээж Эрдэнэ хувьцаанд бол эргээр нөлөөлнө гэж бол бидний хувьд бол харж байгаа шүү дээ. Тэгэхээр Эрдэнэ хувьцаанд хөрөнгө оруулалт хийж байгаа хүмүүс байвал дотоодын хөрөнгөний биржээс хувьцааг нь худалдаж авах хэрэгтэй юм уу? Эсвэл гадны биржээс хувьцааг нь худалдаж авах хэрэгтэй юу гэж бодож байна? Ер нь бол геополитикийн асуудалтай холбоотойгоор төв банкнуудын бол алтны худалдаа авалт нь бол өсөлтөө хийгээд байсан байна. За мөн дээрээс нь Монгол яг ингээд Монголын хөрөнгөний биржээс авах уу, Канадаас авах уу гэдэг дээр Монгол сая 7 сарын инфляц 13%-тай гарсан байна. Тийм тэгэхээр одоо нэг банкнуудын хадгаламжийн хүү нэг ойролцоогоор 12-д 11.5 ч юм уу байдаг штеп. Тэгэхээр одоо банкнд яг ингээ мөнгө хадгалж байгаа хүмүүсийн хувьд бол алдагдал хүлээгээд өгөөж харж болох шүү дээ. Тийм. Тэгэхээр төгрөгийн ханшны уналт болон инфляцийн эрсдлээс хэрвээ одоо хөрөнгө оруулагчид өөрсдийгөө хамгаалъя гэж бодож байгаа бол Канадын хөрөнгөний биржээс яг алт олборлдог, зардаг компанийн хувьцааг авах нь урт хугацаанд, дунд хугацаанд ерөн ухаалаг хөрөнгө оруулалт байна. Ханшийн эрсдлээс хийж их боломжтой. Тийм гэж харж байна. Хөрөнгөө хамгаалахаас гадна за яг мэдээж алтанд хөрөнгө оруулалт мэдээж хөрөнгөө одоо инфляцаас валютын ханшийн уналтнаас хамгаалж ийн гэж харж болно. Алт олборлолтой компанийн хувьд одоо компани хувьцааг худалдаж авах нь бол
компаниас хамаарч байгаа бас давуу талууд бол эрсдлүүд гэж байгаа. Үүнтэй холбоотойгоор бол эрдэнэ хувьд одоо өнгөрсөн 9 сараас эхлээд алтаа олборлож зарж эхэлсэн. Тий хоёрхан улирлын дотоод одоо бараг ингээ бүрэн хүчин чадлаар ажиллах гад байж байна. Тэгэхээр эрдэнэд алтанд хөрөнгө оруулснаас илүү эрдэнэний одоо алтаа олборлож байгаа компанид хөрөнгө оруулах нь илүү оновчтой гэж л харж байна. За AI ерөн хэрэглэн нэвтэрснээс хойш одоо эрүүл мэндийн салбарын судалгаа шинжилгээний нээлтүүд айгүй хурцтай явагдаж байна. Манайх өмнө нөгөө нэг биотехнологийн салбарт салбарын судалгаа хийгээд гаргаж ирсэн. За тэрэн дээр болохоор манайхаас нэг 2 ETF-ийг санал болгож ирсэн. Өнөөдрийн байдлаар бол нэг 38% өсөлттэй явж байна. За тэгээд эрүүл мэндийн салбар өөрөө ингээд AI орж ирснээс хойш судалгаа нээлтүүд нь айгүй хурцтай явагдаж байгаа болохоор аль компани нээлтээ амжилттай хэрэгжүүлэх вэ гэдг нь одоо таахад айгүй хэцүү. Тийм болохоор энэхүү салбарыг сонирхож байгаа хүмүүсийн хувьд бол ETF-ийн сонгоод хөрөнгө оруулалт хийвэл арай оновчтой болов гэж харж байгаа. Тэгээд ер нь бол яг сүүлийн жилүүд бол нөгөө нэг юм дэвшилтэд технологиуд гарч ирснээр одоо өмнө нь ингээд айгүй олон жил шаардлагатай байсан ч юм уу те эсвэл ингээд идэгшгүй өвчнүүдийг ч юм уу те ингээд одоо эхнээс үр дүн гарч ийн гэж бол харж байна те. Тэгээ яг энэ технологийн өндөр хөгжил бол ганц эрүүл мэнд гэхгүйгээр бусад бүх төрлийн одоо салбарт бол үр нөлөөгөө өгөөд за өнөөдрийн байдлаар Moderna гэдэг компани бол хор тавдрын эсрэг вакцины амжилттай туршаад вакциныхны шинж гэсэн маш өндөр хувийн өсөлтийг үзүүлсэн дүр зурагтай байгаад байна. За тэгээд өнгөрсөн 7 хоногт гэвэл бас нөгөө геополитиктэй холбоотой Америк 92-ийн хувьд бол Америкийн зүгээс яг цэргийн хүч хэрэглэхгүйгээр эдийн засгийн арга хэмжээгээр бол Ираныг бол ингээд одоо авахаар бол зарлснаа мэдээлээ. За тэгээд Ирантай ямар нэгэн байдлаар худалдаа байдаг улс орнууд бол тарифуудыг ногдуулна гэлээ. За мөн дээрээс нь 8 сарын 22-ны өдрөөр одоо Канада, Америк хоёрын хоорондох худалдааны тариф хүчин төгөлдөр хэрэгжиж эхэллээ. За тарифын нийт хувь хэмжээ бол ойролцоогоор 50 орчим хувь. За тэгээд хоёр улсын хийдэг худалдааны үнийн дүнгийн хувьд бол 20-с 28 тэрбум $. Энэ тариф бол ингээд цаашаа явахаар байгаа. За тэгээд өчигдөр Дональд Трамп ерөнхийлөгч бас Канадаас орж ирж байгаа автомашины тоног төхөөрөмж машин болон эдэнгүүд тийм тоног төхөөрөмжийн дэнгүүттэй холбоотой бас тариф тавина гэж мэдээ гарсан. Тэгээд Tesla-гийн хувьцаа бас өчигдөр бол 2-3% уналтыг 3 орчим хувийн уналтыг бол үзүүлсэн байгаа даа тийм. Өчигдөр Америкийн сангийн сайднаас яг Иран дээр ямар зөвлөлтөөр хориг арга хэмжээ авч байгаа гэдгийг бол олон нийтэд зарласан. Үүнд болохоор крипто валют, алт, технологи, агаарын дээгүүр, усан дээгүүр зэрэг 5 зүйл орсон билээ. За энэний садгад бол Ирантай ямар нэгэн байдлаар ямар ч төрлийн худалдаа эрэлж эдийн засгийн дэмжлэг авахыг нь бол ингээ хөдөлгөлцсөн байгаад байгаа мөлий. Тэгээд Хятадын зүгээс болохоор одоо Ираны нийт одоо газрын тосны экспортын 80 орчим хувийг нь импортлж авдаг орн байгаад байгаа. Тэгэхээр Хятадын зүгээс бол аль биесод энэ хориг арга хэмжээг хүлээж авахгүй гэдгийг бол мэдгдсэн. Яг тэгэхээр энэ Ирантай зөвхөн холбоотой асуудал, Америктэй зөвхөн холбоотой асуудал биш. Энэ нь өөрөө нөгөө нэг Хятадын эдийн засагт том хэмжээгээр нөлөөлж байгаа учраас энэ хориг арга хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй гэж бол мэдгдсэн байлээ. Тэгэхээр одоо Америк болон Хятадын одоо хоорондын харилцаа улам хурцтмал байдалд орох боломжтой. Ер нь яг ингээд геополитик дээрээс нь улс орнууд тавьж байгаа худалдааны тарифтай холбоотой асуудлууд бол ойрын хугацаанд бол одоо намжих тийм шинжүүлэл ажиглаж байна тий. Тэгээд саяны нөгөө нэг Канадын бас татвартай холбоотойгоор 9 сард Канадын зүгээс газрын доорх үнд металл газрын хор элементүүд дээр бас Америкийн эсрэг өндөр тариф ногдуулахаар бол зэгж байгаа юм байлээ. Тэгээд одоогийн нөхцөл байдалд бол яг дэлхийн эдийн засаг дээрээс нь хөрөнгийн зах зээл бол миний хувьд бол аюул тийм нэрсэлтэй нөхцөл байдалд бол орцсон одоо
бас нэлээд тийм том хэмжээний уналтж орж иж магадгүй дүр зурагтай бол ажиглагтаад байна. За энэ 7 хоногийн хувьд хөрөнгө оруулагчтай хувьд анхаарал хандуулах маш чухал ивент болж байгаа тийм. 8 сарын 27-наас 29-ний хооронд дэлхийн 70 орны 120-30 одоо төв банкны шийдвэр гаргах төвчний хүмүүс Jackson Hole гэдэг ивентэд оролцсон. За энэхүү ивентэд бол Америкийн төв банкны ерөнхийлөгч Kevin Warsh анх удаага оролцож үг хэлж байгаа. Тэгээд ер нь бол Kevin Warsh-ийн сүүлийн үеийн хурлууд дээр хэлсэн мэдээллүүдээс анзаарахад бол ер нь зах зээл дээр ойлгомжтой чиг баримжаа үлдээдэггүй гэдгээрээ бас нэлээд хөрөнгө оруулагчдын дунд бол бас алдартай болчлаа. Тэгээд энэ Jackson Hole дээрх ивент дээр хэрвээ төв банкны одоо цаашдын чиг баримжаа ч юм уу бодлогын талаар хүүг одоо удаан хугацаанд барина ч гэдэг юм уу тийм иймэрхүү мэдээлэл хийлээхэд хөрөнгөний зах зээл бол маш өндөр хэмжээний хэлбэлзэл үзүүлэхээр одоо нөхцөл байдал бол хүлээгдэж байна. За тэгээ мөн дээрээс нь Nvidia компани Монголын цагаар одоо 3 дахь шөнө тайлангаа танилцуулж байгаа. Тэгээ энэ тайлан бас ер нь технологийн салбар, тэр тусмаа яг чип үйлдвэрлэгч, семикондукторын салбарт бол маш том хэмжээний хөдөлгөөн авчрах байх гэсэн хүлээлттэй байгаа. Тэгэхээр хөрөнгө оруулагчдын хувьд бол энэ хоёр одоо томоохон үйл явдлаас гадна Америкийн бас инфляцийн мэдээлэл, ажилгүйдлийн мэдээлэл, за хэрэглэгчийн итгэлийн индекс зэрэг чухал одоо макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийг бас анхаарч үзээд хөрөнгө оруулалтын шийдвэр гаргавал илүү зохистой гэж харж байна. За тэгээ Nvidia-гийн хувьд бол яг сүүлийн 4-5 хувилрал бол шинжээчдийн хүлээлтийг дандаа давсан тайлан танилцуулдаг ч гэсэн зах зээл дээр бол хувьцааны ханшуул онолттой харилцаалагддаг. Тэгээд энэ удаагийн тайлан дээр ч гэсэн ер нь их магадлал айгүй өндөртэй байгаа. Тэгээд сүүлийн яг 2 өдрийн харилцаагаар бол технологи болон тэр дундаа яг чип үйлдвэрлэгч компаниудын хувьд бол одоо ашигла хэрэгжүүлсэн Nvidia-гийн тайлангаас одоо хэрвээ шинжээчдийн хүлээлтэнд хүрэхгүй бол маш том хэмжээний уналт орж иж магадгүй гэдэг үднээс бол зарим компаниудын хувьцааг зараад хувьцаа нь бол нэлээ сөрөг биш ээ. Хувьцаа нь бол нэлээ уналттай арилжаалагч байна. Тэгэхээр хөрөнгө оруулагчид маань дээрх чухал мэдээллийг мэдээлэл дээр үндэслээд хөрөнгө оруулалтынхаа шийдвэр гаргахыг зөвлөж байна.